Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Монголын олон сайхан ээжүүд эхийн алдар одонгоор ингэрэмэлээ. Өнгөрсөн жил 14 мянган ээж алдарт эхийн одонгоор шагнагдж байсан бол энэ жил энэ тоо багасж 12 мянга гаруй ээж эхийн алдар 1-2 дугаар зэргийн одонгоор шагнагдж байна. Энэ жил улсын хэмжээнд 12306 ээж алдарт эхийн 1-2 дугаар одон хүртэж байна. Тэдний дундаас хамгийн залуу ээж нь 22 настай байна. Алдарт эхийн одон Монгол улсын төрөөс хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд олгодог нэр хүндтэй шагнал бөгөөд жил бүр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гардуулдаг уламжлалтай. Нэг хүүхэдтэй айл өрхө олширч төрөлт буурж байгаа өнөө үед олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа ээжүүдэд төрөөс инхүү үнэлэн урамшуулж байгаа нь гэр бүлийн үнц нь их хүний хөдөлмөрийг дэмжиж Монгол төрөөс хүндэтгэл үзүүлж байгааг илэрхийлэх хэмээн Монгол улсын ерөнхийлөгч онцолж байна. Үр хөвгтэй эрдэм боловсралтай, эрүүл чирэг, зөв сэтгэлтэй иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн Монгол ээжийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг гэр бүл, ураг төрөл, удам судар, улс үндэснээрээ хүртдэг учраас та нарынхаа ач хавьяаг Монгол төр ардгашуулан бахархдаг сайхан уламжлалтай юм а. Ачтай буянтай ээжүүд та бүхний халуун сэтгэл дулаан гар дээр Монгол орны ирээдүйн наран мандаж байдгийг хэлхийг хүсэж байна. Хүн нэмэгдүүл хүнс нэмэгддэг гэсэн ардын сайхан үг байдаг. Төрийн тэргүүн улсынхаа хүн амыг өсгөж ард түмнийхөө хөгжил дэвшид хүч нэмсэн алдарт ээжүүдтэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Монголчууд бид одоолаа болбол Монгол улс хүчрэг байна. Алдарт ээж та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөсtöд баярын мэнд хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээрөөе. Алдарт эхийн одон зөвхөн шагнал бус Монгол гэр бүлийн уламжлал их хүний хайр халамж төвчээрийг илэрхийлсэн төрийн хүндэтгэл билээ. Энэ хүрээнд ч алдарт эхийн одонгоор ингэрэмэлсэн ээжүүд баяртай байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа, сэтгэл маш их өндөр байна. 19 онд 2 дугаар одонгоо авч исэн. Өнөөдөр 1 дугаар одонгоо авж байна. 2 дугаар одонгоо авахдаа хоёр их хэрэг маань жоохон байсан л та. Тэгээд 2 дугаар одонгоо авч исэн. Өнөөдөр 2 дүүн бас ихэр тэгээ 1 дугаар одонгоо авж байна. Сэтгэл маш их өндөр байна. Хүүхэд төрүүлж өсөх бол сайхан аз жаргалтай байдаг. Тэгээд хүн нөгөө төрхийнхөө хэрээр ингээд хүний хайр бүр ингээд зүрх бүр томорч идэг юм шиг. Бүр хайр ингээд тэлээл томроод хүүхдүүдэд их хайртай болдог. Ханимын л төшиг толгоороор бас үдээ зэрэгтэй 4 хүүхдээ өсгөж хүмүүжүүлж үдээ өргөж байна да. Өндөр бай. Одоо 68-тай. Одоо 70 хүрлээ. 70 хүрэх гэж одоо одон авчлаа. Гоё л байна. Сэтгэл маш өндөр байна. Би одоо 6 хүүхэдтэй. Нэгдүгээр одонгоо сая хөлсөх ерөнхийлөгчөөс аваагаад лээ. Одоо удахгүй дадаад хамаа хүүхэд маань гарах юм. Гэвч алдарт эхийн одон авч байгаа ээжүүдийн тоо өмнөх жилүүттэй харьцуулахад багассан байна. Тухайлбал өнгөрсөн онд 14480 ээж энэхүү шагналыг хүртэж байсан бол энэ жил 2000 гаруйгаар буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд төрөлт буурч байгаа нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал болон гэрлэх төрөх нас хойшилж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нэг эмэгтэйн төрүүлэх нийт хүүхдийн тоо буюу төрөлтийн коэффициент 1963 онд 7.9 байсан бол 2025 онд 2.2 болж буурчээ. Тиймээс хүн амын өсөлтийн хурд тасралтгүйр саар хүн ам зүйн байдал өөрчлөгдөд хүрч байгаа тул амьдралын мөчлөгт суурилсан бодлого төлөвлөлт шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Ялцчгүй гэрлэлт хойшлолтоос болоод залуучуудын хувьд төрөлт бол багасж байгаа, төрөлтөө хойшлуулж байгаа юм үзэгдэл байгаа. Тэгэхээр залуучуудын энэ гэрлэх процессыг одоо тийм ээ одоо дэмжлэг болгож шийдэж өгөх. Залуучууд яагаад гэрлэхээ болчиход байна вэ гэхээр нэг талаасаа бол яг ерөнхий хувь хүний нөгөө амьдралын хэв маягийн одоо тийм ээ одоо ерөнхий өөрчлөлтийн хандлага байна. Ганцаараа амьдрах эсвэл одоо юу гэдгийг тийм хувь хүний үзэл хандлага, хувь хүнийхээ сонголтод тулгуурласан юм хандлага байгаа боловч яг гэрлийг гэд үзэхээр өнөөдөр орон байрны асуудал байна, ажил эрхлэлтийн асуудал байна, тийм ээ, орлогогүй байгаа ийм асуудлууд бол ялцчгүй үүсэж байгаа байхгүй юу. Тийм учраас залуучуудыг энэ анхны гэрлэлтийг бий болгоход одоо дэмжлэг үзүүлэх үз ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэх, орон сууц ипотекийн зээл, түрээсийн одоо тийм одоо орон сууцны хөтөлбөрүүдийг тусгаалan хэрэгжүүлэх энэ асуудлууд дээр илүү түлхүүн анхаарсан юм механизм хэрэгтэй байна гэсэн.
Цөөн хүн амтай хөгжиж буй улс орны хувьд хүн амын өсөлт буурах нь нийгмийн эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал хөдөлмөрийн насны хүн амын тоо цөөрч ахмад наснуудын эзлэх хувь нэмэгдэх нь тэтгэврийн тогтолцоонд томоохон дарамт учруулах эрсдлийг дагуулж байна. Хэдийгээр төрөлтийг дэмжих халамжид суурилсан бодлого хэрэгжиж байгаа ч хүн амын өсөлт буурч буй нь энэ чиглэлийн бодлого төлөвлөлт хангалтгүй байгаагийн илрэл хэмээн судлаачид үзэж байна.